Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтээс дэлхийн зүүн олон улсын байгууллагын хайлааст олон нийтэд харилцах хэлтээс хамтран сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш хүүхдийг бүтээлч үйлийг дэмжих сурах, тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын дунд хамтдаа хөгжил сэдвт 2 сарын тоглоомын уралдааныг зарлжээ. Төслийн баг маань тусдаа 5 мэрэгчлэлтэнтэй, арга зүйчтэй дүүргийн хилцтэйгээ боловсролын хэлцтэйгээ нийлээд энийг хэрэгжүүлсэн. За тэгээд энэ маань 2 сарын турш явагдлаа. Өнөөдөр дүнгээ гаргаж хамгийн тэр олон багш нарын оролцсон дотроос манай яг энэ багийнхан дундаас нь шалгаруулалтаа хийсэн 30 хамгийн сайн тоглоом энэ хамгийн үр өгөөжтэй хүүхдийг хөгжүүлэхэд илүү дөхөмтэй хамгийн сайн болсон байна. Зөндөө олон тоглоом ирсэн гэсэн. Тэндээс 30-ыг шалгаруулад батламжлах гэж байна. Их жилийн жилээс эхлээд сургуулийн өмнөх боловсролд сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Энэ нь бол хүүхдийг тоглонгоос суралцъя гэдэг. Манай Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтээс дэлхийн зан олон нийтийн байгууллагатай хамтран 2 сарын хугацаанд багш нарынхаа дунд багш нарын бүтээлжүүлэлтийг дэмжих, хүүхдийг бол тоглоомоор суралцах тоглоомоор тоглох явцдаа хүүхэд хөгжих энэ боломжийг нь нээх зорилгоор 2 сарын аян зохиогдоод тэгээд эндээсээ бол энд бол 23 цэцэрлэгийн 139 багш оролцсон байгаа. Эннээсээ бол өнөөдөр шилдэг 30 багшаа бол батламжлах тэр тоглоомын сайн технологиг нь бүх дүүргийн цэцэрлэгүүдийн сайн технологи болгож бус багш нартай солилцох ийм л үйл ажиллагаа яв. Энэ уралдаанд 23 цэцэрлэгийн 136 багш тоглоом хийж оролцож хүүхдүүдтэй тоглонгоо суралцах арга зүй, хөгжил тусалж буй сайн туршлагаа солилцсон байна. Уралдаанд 30 багшийг шинэлэг шийдэлтэй тоглоом боловсруулсан багшаар шалгаруулж батламжилсан байна. Мөн түнчлэн Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтээс дэлхийн зүүн олон улсын байгууллагын хайлаас олон нийтэд харилцах хэлтс хамтран өмнө сургуулийн өмнөх хүүхдийн боловсрол мөн багшийн арга зүйн байдал дээр нэлээдгүйх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулад байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.